Зарим хүмүүс ч нэг тийм л шүү дээ. Тэрмээ байна, гингөт хонгороо байна. Одоо YouTube баян ч тэрмээ хонгороо, Instagram нь ч тэрмээ хонгороо. Instagram нустгацсан шүү. Тэгснэ хэлэхдээ тэрмээ хонгороо байна гэлээ. Бүгдээрээ сайн байцгаана уу? За бүгдээрээ сайн байцгаана уу? За ер нь бол нэг жоохон подкаст хэлбэрээр одоо эргэн ирдэм билүү гэсэн санаа оноо бол байна. Тийм байна. Гэхдээ бол яг дандаа подкаст хэлбэрээр гэвэл бас жоохон удахштай гэж магадгүй тий. Тий. Яг дан бичлэг хэлбэрээр гэх юм бол бас яг үнэндээ бол бас цаг зав арай л амжихгүй юм тий. За тэгээ таад мэдж байгаа. Бид хоёр ингээд бичлэг хийхгүй ойролцоогоор 3 жил гарсан болсон байна гэж байна. YouTube цаанаасаа бид хоёр сануулж байна. Одоо нэг 4 жил тутамд олимп болдог шиг 3 жил тутамд гарч ирдэг юм яадаг. Энэ удаа нэг Парисын олимп эхлэх гэж байгаа болохоор бид хоёр бас яаж зүгээр суух уу, яаж дутах уу гэж бодоод бас эргэн ирэлт хийж байна. Хүлээ авна уу? Тэгэд бид хоёр одоо үргэлжлүүлээд бичлэг гэхээсээ илүү энэ подкастын зах зээл рүү ер нь нэвтрэе гэж бодож байгаа. Ер нь Монголын подкастын зах зээл их өрсөлдөөнтэй санагдж байгаа ойрын үед. Их тренд болж байгаа юм шиг харагдж байгаа. Тэгээ бид хоёр трендээ дагмаар байна. Одоо ингээд бичлэг хийхгүй болохоор ингээд айгүй чөлөөтэй ярьж байгаа шүү дээ. Амар зүг. Нэр ихтэй яг хамаагүй одоо ингээд нөгөө ялангуяа над мад шиг хүнд бол заяа амар. Би ч нэг ингээд бичлэг хийхлээр ингээд бие барьчдаг яг өөрөөрөө байж чаддгүй. Тэгээ ингээд заримдаа бүр одоо сандарч мандарсантай болоод ч юм ингээд баг юу хийх гэжсэн аа марцаж зартдаг ч юм уу. Эсвэл шал үнэлээ чөлөөтэй видео нь бүр амар баригдмал болсны болоод харин яг тэгдэг байхгүй. Тэгээд бид хоёр видео хийдэг байх чинь видео ч аягүй ажиллаатай. Тэгтээ яг хуу явандаа бол бас нэг хаяа цав гарвал видео бичлэг хийн гэж бодож байгаа. Тэгтээ ер нь тийм ойрхон бол бичлэг хийхгүй. Яад үл ажиллагаа ихтэй санагдсан. Бас ингээл хамгийн эхлээл нэг бичлэг хийхэд чинь нэг гэр бүлэрээ нэг одоо гэр бүлийн өдөр маягийн юм хийх гээл тэгснэ гарах гэснэ ер нь бичлэг хийчвэл яасан ингээл. Тэгэл яг нөгөө нэг герман суралцахтай холбогдлогүй тим бичлэгнүүд хийж эхэлсэн шүү дээ. Влог байсан шүү. Тийм, влог маягийн. Тэгээд тэр үед ч угаасаа би тийм бичлэгийг нэх үздэг хүн амтэн ч баг байгаагүй. Нэг ойр дотны нэг найзууд, хамаатан садан ч юм уу тий. Таньдаг мэддэг тийм л хүмүүс үздэг байсан шүү дээ. Тэгээ сүүлдээ яг герман суралцахтай холбогдлолтой бичлэг хийж эхлээд тэгээ ерөөхдөө нэг бас одоо хийсэн бичлэгээ нэг жоохон группүүд, Facebook-ийн группүүд энэ төр шеэр хийдэг ч юм уу. Ингээд нэг жоохон арай нэг жоохон хандлт арай ихтэй болоод. Тэг яг одоогийн байдлаар бол 3000 гарна дагагчтай болсон явж байгаа юм байлээ би. Тэр баг өөртөө хараад бүр цочирсан тий. Цочирсан. Тэр чинь бичлэг хийхээ болол тэгэл хараагүй шүү дээ ер нь. Тий. Тэгээд сая дахиад 3 жилийн дараа сөхөж харсан чинь. Тэгсэн чи тэгээд тэрнээс гадна яг одоо 3 жилийн хугацаанд ер нь яагаад бичлэг хийхээ болчихвоо. Тэр үл их түүхээ. Тэрийг бүр нэг олон анги кино болгоод олон анги подкаст серийн болгож оруулах юм шүү. Цуврал подкаст болгож оруулах юм шүү. Тэр үед чинь тэгэл зөндөө ол юм давцчих шин. Стресснээс гадна корона. Корона чинь дахиад нэмж стресс гэл. Тэгэл тэгжэл буцаал яг хэвийн байдалтай орж эхэлсэн гэл зөндөө ол юм баг штэ. Тэгээд яг за стресс яг юунаас олж стресс үүссэн гэдэг аягүй сонь байгаа. Тэ. Хүмүүст одоо жишээлбэл стресс стресснээс болоод бичлэгээ хийхээ болцсон юм байна энэ хоёр. Гэхдээ яг энэ хоёрт яг ямар стресс тулгарсан гэдэг чинь амар сонь байхгүй. Яг миний бодлоор тулгарсан гэж байна.
зөвхөн стресс гэхээс асуудал тэр асуудал дээрээс л асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсан болохоор тэр нэгээ давхар стресс болоод ирсэн гэж болох уу? Ер нь баг тэгж хэлнэ тий. Тэгээд яг ямар асуудал тэгвэл тулгарсан ингээд эренгүүт миний одоо яг миний бодлоор одоо надад яг хамгийн түрүүнд орж ирж байгаа асуудал гэх юм бол яг таны их сургуулаа одоо их сургуультай амжилттай суралцаж чадахгүй гэж хэлэх үү? Одоо эсвэл их сургуультай үргэлжлүүлж суралцаж чадахгүй болсон шалтгаан нь ер нь бол бит хоёрын бичлэгээ хийхээ болоход хүрсэн ер нь хамгийн том шалтгаануудын нэг нь байсан байх гэж би л бодох юм. Яа тэгэхээр нөгөө чин та нөгөө нэг юунд KIT сурдаг байсан шүү дээ. Тэгээд KIT чинь болохоор одоо яг Германда ранкаараа Германы ихтэй сургуулиудаас 4 байна уу 5 л орж байгаа тий. Тэгэхээр яг тийм юугаар ранкаараа дээгүүрт ордог сургуульд тэгээд суралцсан гэдг нь өөрөө асар өндөр шалгууртай байсан гэж хэлж чадбал уу? Үгүй. За таны хувьд болохоор миний хувьд бол юм байна. Надад бол тийм одоо ингээд шинэ залуу хүүхдүүд сургуульд орлоо гэхэд тэр сургуулийн ранкийг харахаасаа илүү яг надад тохирох уу? Яг миний хүссэн мэрэгжил байгаа юу гэдгийг л харах хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхгүй яг ингээд нэг ранк хараад сургууль сонгочдөг. Тэгээд ер нь ихэнх нь л тэгээд байгаа шүү дээ. Одоо би ингээд янз бүрийн хүмүүсийн нэг намтрыг уншихаар дэлхийд төдөд ордог тим сургуулийг төгссөн гэл төдөд ордог тим сургуульд явсан гэл яг тэрнээсээ илүү яг тэр чиглэл нь чамд таарч ийнө гэдэг л чухал санагдсан. Надад бол KIT үл яг тийм миний яг чиглэл их байгаагүй юм шиг л надад санагдсан. KIT-д бол угаасаа яг юу нь л тохироогүй яг заахаар барилна нэгдүгээр тохироогүй байна. Тийм үү? Яг бол их сургууль нь энтхийн их сургууль чи хэтэрхий нөгөө онол тал руугаа зааж байгаа. Хоох шүлээ буюу манайх нар бол дээд сургууль гэдэг нь бол яг практик те. Хэрэглээний талаас нь илүү сайн зааж байгаа байхгүй. Онлайн талаас заагаад ирэхээр нөгөө хэрэглээ хаягдаад ирэхээр хэтэрхий нөгөө хийсвэр төвшөнд юмыг ойлгох хэрэгтэй болчоор бас тэр нь жоохон хэцүү санагдсан баг. Тэгээд дээрээс нь бас миний яг нөгөө нэг нас тэгээд дээрээс нь яг бусад оюутнуудтай харьцуулахад яг нэг амьдрал нь тийм ээ илүү бас нэг арай өөр байсан болохоор нэгдүгээрт би одоо нас гэдгээр юу хэлж чинь гэхээр би яг тийм бусад оюутнууд шиг тийм фреш ороогүй байхгүй. Одоо ер нь бол Монгол ер нь ингээд дэлхийн юугаар харах чинь 10 жилээ төгсөөл тэгэл өсрөөл 1 жилийн gap year ч юм уу авч байгаа л чөлөө авч байгаа л орж байгаа эсвэл шул төгсөөл ЕШ гимназиума төгсөөл янз бүрийн юм аавгүй шууд орж байгаа болохоор нөгөө заасан хичээл нь илүү тархинд нь байгаад байгаа байхгүй. Би өөрийгөө өмөрөх талаас ярих юм бол би миний хувьд бол бүх юм мартцсан байсан байхгүй. Би ч одоо 28-9-тэйгөөс эхэлсэн гэхээр чинь тий. Тэг чи юу би ажиллаад 40 жил болцсон. Аль хэдийн өөр чиглэлээр бакалавра хийцэн. Жишээ нь тэгээ миний сонгосон мэрэгжил нь одоо юу гэдэг юм те хэрэг мэдгүй гэдэг шиг яг IT-ийн чиглэл информатик гэснээр эдийн засаг хосолцсон математик суурьтай гэснээр програм бичнэ гэд тим чиглэл сонгоцсон. Тэгээд тэнгууд нөгөө математика би мартаад 40 жил болцсон. Тэрийгээ дахиад сэргээх хэрэгтэй болно. Нөгөөдгөө сэргээх гэж ядч програм код бичих гээд бас өөр шин юм ороод ирнэ. Тэгээд тэрийн давхар шинээр сурна гэд. Тэгээд хэд хэдийн юм дахиж заавал шинээр сурна эсвэл дахин сэргээнэ гэд айгүйх цаг авсан. Тэгээ нөгөөдг нь яг ойлгохтой сайн сэргээгүй те. Яг тэгвэл их сургуулийн төвшөнд математик үзлээ гэхэд юугээл тоон дотор үсэг зогч ийн гэдэг шиг яваад байхгүй ш. Зүгээр нэг нэм хасах, зүгээр нэг янз бүрийн язгуур логарифм ч гэдэм тийм явахгүй ш. Та тэгээ нөгөө нэг тэр үед тэгдэгсэн мэт. Нөгөө ангоо шиг нөгөө тоон дотор үсэг зохиод байна гэдэг байсан чи одоо бүр тоон ч байхгүй болоод сүүлдээ бүр ингээд тоо бод гэсэн чи нөгөөтг нь баах нөгөө өгүүлбэрнүүд тийм үсэг өгүүлбэрнүүд болоод болсон шүү дээ. Гэтэ тэр нь л яг хоо яг код бичих дээр ер нь айгүй нөлөөлтөй суурил байсан юм байл л дээ. Одоо ингэ харж байгаа. Тэгэхээр надад бол яг ихний тэр
КИТ уул нь бол манай эхнэр хонгороо бол КИТ төгссөн. Тэгээ би л төгсөөгүй гэдэг. Тэгээд яг тэрэн дээр л надад хэд хэдэн юм тийм юмнууд бол нөлөөсөн гэж би өөрийгөө нэг өмөрөө. Хүмүүсээрээ хүсчихвэл саяын яг би ингээд одоо стрессцэнтэй ингээд ихний энэ сургуулийг ингээд одоо чадаагүй дараагийн өөр сургуулиуд шилжсэн гэдгийн түүхийг дэлгэрүүлж бас тодорхой хэмжээнд хүмүүстэй туршлага болох үүднээс ярина гэвэл болно гэвэл та нараас комент үлдээж болно. Тэгээд энийг 30 минутанд яг энэ сэдвэрээ дэлгэрэнгүй нэг ярьж болно. Тэгээд подкаста болж өгвөл нэг хагас цаг тий 30-35 минут байвал хамт төвлөрсөн гэж бодож байгаа. Тэгэхээр хэрвээ хүмүүс сонирхож байвал би яг яагаад энийг ингээд одоо өөрийнхөө энэ туршлагыг тийм ээ дараагийн сонирхож байвал дараагийн нэг подкастнууд дээр үргэлжлүүлээд яг энэ сэдвэр ингээд бас ярьж болно. За одоо хоёлаа баахан одоо ер нь бол нэг бүтлгүүтэл ч юм уу тий эсвэл асуудал ч юм уу нэг болохгүй бүтэхгүй байсан юмны хадлаар баах ярьчлаа шүү дээ. За тэгвэл одоо ер нь бол болж бүтэж байгаа юм юу вэ наа? Тэр сониноосоо хуваалцаач. Тэр яг болж бүтэхгүй байсан зүйл чинь л одоо баг яг л тэр нэг 2-3 жилийн өмнөх асуудал шүү дээ. Өрүүлжсэн хугацааны бол нэг жил гарна л гэж өрүүлжсэн байвал байх бах. Яг корона гарчмаараа л тий. Гэхдээ би чинь үл яг тэр нөгөө КИТ-гээс гарчаад яг дараагийн семестрийн хэсэг хоогшуулаад орсон шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойшоо бол ер нь асуудал бол ер нь бол харьцангуй гайгүй болчихсон. Тийм. Яг тэрийг бас яг нөгөө нэг КИТ-гаас хоогшуулаа руу шилжсэн үе гингүүчүүд надад яг нэг дурсамж орж ирж байна. Тэр нь болохоор зэрэг одоо нөгөө нэг КИТ-д орчоод хамгийн ихний улиралд сонгосон хичээлүүд дээрээсээ ингээл амар багтан тэнцээл ч юм уу тий. Ер нь бол ингээл амар хичээгээл амар их давтаал айгүй их цагийг сургуультай зарцуулаад байгаа хэрнээл ерөөсөө нэг амжилттай болж өгөхгүй байгаа гэсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ хоогшүүлээ рүү орсон чинь хамгийн ихнийхээ улиралд сонгосон хичээлүүд нь 7-8 хичээлж байлуу. Ямар ч лсэн л тэр улирлын төгсгөлд өгөх шалгалтуудынх нь нийт тоон 7-8 байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ бүх шалгалтын дээрээ тэнцсэн шүү дээ. Тэр үед нь би бүр ингээд амар баярлаад яа тэгвэл нөгөө өмнө ингээд бүхэл бүтэн 3 улирлын турш ерөөсөө л нэг болж өгөхгүй явж ирсэн аа. Тэгснэ сургуулаа сойсон чинь яг ижилхэн мэрэгчлэр сурж байгаа хэрнээ амар дажгүй эхэлчихлээр нь яг тэр үед би амар баярлж байсан. Тэгээд ер нь ерөөсөө л яг тэр нэг жил хагасын хугацаанд л одоо миний яг бодсон юм гэх юм бол за ер нь бол угаасаа л өөрөө бас адилхан энд ингээд нөгөө мастера хийгээд ингэсэн болохоор ер нь германд сурах юм ямар шүү байдیں۔ Амархан байд юм өчцөө байд юм уу энэ гэдгийг ер нь яг өөрийн бие дээр бас жоох ойлгоод мэдсэн. Тэгээ дээрэс нь яг одоо гэр бүлтэй оюутнуудын хувьд бол бүр л бас илүү ачаал нэгсэн шүү дээ. Тэгээд ганц өөрийгөө хайхраад явахгүй. Тэнгүүд чинь яг өөр дээрээ бодонгууд ингээл номын сан манд чинь заримдаа ингээл нэг өнгөрчл хамгийн сүүлийн богоон хизээ явна гэх нүү те. Хамгийн сүүлийн таранбай хизээ явна гэх нүү тэрийг хүлээж агаал тэгэл номын сан манд чинь барах ингээл хоосорсон. Тэгээд очиж байгаа нь баг өглөө 6 амаргааг очисноо дуусахтаа болохоор шөнийн 1 мэг гээл те. Тэгэл тэгж мэгэл тэгэл яасан ч зөрөгтэй байсан. Тэгж мэгэл ирдэг ийм байсан болохоор зэрэг яг тухайн үед бодож исэн бодлоо бол за ер нь бол яг таны энэ сонгоцсон байгаа мэрэгжил чинь ч өөрөө тийм ч амархан мэрэгжил биш юм. Тэгээд маш их хичээл чармаалт хэрэгтэй юм байна. Маш их цаг зав хэрэгтэй юм байна. Тийм байхад нь дээрээс нь би өөрөө сураад болчлоо гэсэн шиг ингээл сатааруулаад саад болоод бичлэг хий, ингээ бичлэг хий, ингээ тгий гэдэг хань хаашиг ингэж тод. Тэгэхээр ер нь бол бас жоохон тодорхой хэмжээний завсарлага хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Тэр шийдвэр бол яг одоо ботход бол аюу зөв шийдвэр байсан байна гэж. Зөв байсан. Яг нэг Монгол эмэгтэй хатан ухаан харуулсан. Тэгээ яг нөгөө түрүүний хэлдэг шиг яг л тийм нэг фреш байдал бас их чухал байсан л да. Яг бол өмнө КИТ-д яг нөгөө 3 семестр яг юмнуудаа ингээд сэргээх гэж үзээд бас нэг жоох ингээд давтаж мавтаа те яваад исэн болохоор хоогшүүлээд ороход нь бас
тэр нь бас тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх гэж бодож байгаа. Тийм. Яг тэрэн шиг л тэгээд одоо энэ мэрэгжил чи ер нь бас нэг чанга тийм амархан биш мэрэгжил. Тийм. Тэр тэгээ нөгөө яг фреш байдал гэдэг ирсэн чинь нөгөө нэг хамгийн анх яг нөгөө KIT дэлсэж ороод тэгэл нөгөө нэг яг тэр тухайн семестр дэлсэж орсон байгаа. Одоо тухайн хичээлийн жил дэлсэж орсон байгаа бүх оюутнууд ингээл цуглараад уулзаал тэгсэн чинь баг хамгийн хөвшин. Тийм яг хамгийн хөвшин байсан шүү дээ. Тийм тэр бас аюу хөвгчлөлтэй санагдаад идэв шин. Тийм харин. Тэгээд тэгснээ нөгөө хамгийн гол нь тэнд цугларсан байгаа оюутнуудынх нь заримуд нь аль хэдийн нөгөө нэг 12 жил мэлтэй информатикийн хичээл үзчихсэн. Код бичих хичээл аль хэдийн 10 жилдээ үзсэн тийм. Тэгээ өргөжлүүлээд орж байгаа. Майн метал зөөр харанхуй шууд тийм. Энэ муу шиг тоглохоор юу гэдгүүлээ. За би орсон харанхуйгээ ордог шиг л орог тийм. Тэгэл дахиад орсон. Тийм. Тэгээд нэг одлын баг одоо KIT-д 1.5 жил баг жоохон давтлага аавна гэдэг шиг. Тийм яг үнэ. Бараг давтлага авч бараг хичээлүүдээ сэргээж мэдхгүй юмнуудаа жоохон зах цухаас нь мэдэж авч байгаа. Тэгж байгаа бараг. Тийм харин тийм яг л тийм л юм болсон тийм. Сургуулаа одоо тийм бакалаврын сургуультаа бараг эхэлж байгаа юм шиг. Тэгсэн яг л тийм юм болсон тийм. Тэгээд дээрэс нь яг нэг одоо миний яг одоо юу гэдгийг хэрэгэлдэг ашиглахыг хүсдэг хоёр үг байгаа байхгүй. Нэг нь болохоор нэг efficiency тий efficient, нөгөөх нь болохоор effectivity гэд хоёр үг байгаа. Тэгээ энэ хоёр үг чинь хүмүүс ингээд яг ойлгоод байдаг мөртлөө яг аль нь ямар утгатай яаж хэрэглэдэг байгааг нэг сайн баг ухдаг штэ тий. Тэр яг effectivity гэдэг ингүүд чи юу гэдгийг тий зөв юм хийх болчихж байгаа байхгүй. Зөв юм хийх тий. Одоо юу гэдгийг компаниар ярьлаа гэхэд манай компани цаашдын стратегид аль стратеги барьвал манай хөгжийн аль зам зөв ингээд тэрийгэ барьж авах нь effectivity тий. Нөгөөх нь болохоор efficiency гэхээр юмыг зөв хийх болж байгаа байхгүй. Одоо ярих юм бол одоо яг байгаа яг нөхцөл байдалтай тулгуурлаад тэр юм хамгийн сайнаар нь хийх тий. Хэрвээ одоо бүтээгдэхүүн хийж байгаа тэрэнд нь зөв нөөц гэж юм байгаа ш. Тэр нөөц нь бага байх юм бол тэр бага байгаа нөөцтэй харуулаад хамгийн боломжтой бүтээгдэхүүнүүдийг гаргаж гэдэг юм тий. Яг тэр хоёр үгийг би баримталж авсан байхгүй. Юу хэлж ийн гэхээр effectivity дээр нь болохоор би зорилгоо бол яг ингээ харж байгаа байхгүй тий. За би бол цаашдаа энэ чиглэлээр л явахыг хүсэж байна тий. Яг энэ чиглэлийн одоо салбарт ажиллахыг хүсэж байна гэж зорилгоо хараад юу зөвхөн тэрнийхээ хараас явна. Efficiency нь юу болж байна гэхээр за би ингээд гэр бүлтэй гэр бүлтэй ч гэсэн би яг л байгаа надад гарсан тэр цагаасаа тий тодорхой хэмжээний хичээлдээ тодорхой хэмжээгийн гэр бүлтэй тодорхой хэмжээг нь өөртөө гэдэг ингээд яг хуваарлаа цаашаа явна гэсэн яг зорилгыг тэгээд замыг харсны үндсэн дээр бас нэг ингээд хэдийн ингээд говьж тавьсан ч гэсэн бас тэр цамаасаа гарахгүй яваад байсан юм болоо гэж боддог. Таныг одоо яг тэр хоёр зарчмыг баримталж явсан гэдгийг чи сонсхолоор болохоор надад нэг дурсамж орж ирж байна. Тэр нь болохоор зэрэг яг KIT-д та 1.5 жил сураад тэгээ ер нь бол амжилт олоогүй л гэсэн үг шүү дээ. Амжилттай сурч чадаагүй. Тэгэнгүүт яг тэрний дараа гаргасан шийдвэр чинь надад миний ингээд сонирхлыг амар татаад ер нь надад ингээд амар сонирхолтой санагдаад тэгээд дээрэс нь одоо нэг талаасаа бараг бахархсан ч гэх юм уу. Тэр нь юу вэ гэхлээр та яг өөрөө Монголд болохоор зэрэг 10 жилээ төгсчөөд дээрэс нь дараа нь одоо англи орос хэлний техник мэрэгжлийн орчуулагч гэдэг бакалаврын зэргийг эзэмссэн шүү дээ. Бол тэр мэрэгчлэр сураад тэгсэн хэрнээ дараа нь болохоор зэрэг яг ажлын талбар дээр гараад ирэхлээр болохоор зэрэг одоо нэг гадаад харилцааны менежер ч гэдэм үү эсвэл одоо бизнесийн удирдлага чиглэл рүү ч гэдэм үү ингээ хөрөөд явчихж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо ажил мэргэжлийн туршлага эзэмшээд ингээд яасан ч гэсэн тэр нь ер нь хөвчлэн дандаа л нэг эдийн засаг тал руугаа холбогдолтой. Тэгээд энд ирсэн хойноо болохоор сурж байгаа бакалаврын мэргэжилчин болохоор одоо IT эдийн засаг хосолсон гингүүд яг та
KIT-д орсныхаа дараа болохоор зэрэг ингээд яг эдийн засаг тал руугаа хичээлүүдээ болохоор аюу дажгүй хийчээд идэг. Давчаад идэг, тэнцчээд идэг. Тэнгүүд яг информатик тал руугаа, мэдээлэл зүй тал руугаа болоод ирэхлээр ингээд аюу хэцүү асуудалтай, бэрхшээлтэй байгаад идэгсэн шүү дээ, тий. Код өчг мичг гингүүд. Тэнгүүд дараа нь тэгээ хүн ингээд 1.5 жил ингээд ер нь бол чангалуулж агаад дараа нь чадхаа болоод их сургуулаасаа гараад дээд сургууль руугаа шилжлээ гэхэд хүн өөр мэрэгчлийг сонгож болох байхгүй юу? Тийм боломжинд байсаар байтал үгүй би яг энэ мэрэгчлэрээ л үргэлжлүүлж сурна гэж гаргасан шийдвэр чи өөрөө надад одоо маш бахархмаар бас айгүй сонирхолтой байсан байхгүй юу? Баярлалаа. Тэгээд дээрэс нь яг тэр мэрэгчлэрээ элсэж ороод тэгээд нөгөө ингээ хамгийн анхны орсон улиралтай бүх хичээлийнхээ шалгалтын дээр тэнцэж мэдчихээл ингэнгүүт ч бас ингээл айгүй урам ороод хүүе миний хань чадах юм байна. Болж штэ. Бараг нэрээ тиймэрхүү юм болоод байгаа байхгүй юу? Тэгээд яг нөгөө нэг яг тэр өдөр чинь тэр яг хамгийн сүүлийнхээ шалгалтынхаа дүнг сонсоод ч илүүдээ яг тэр үед чинь би яг нөгөө ажлынхаа нөгөө захирлуудтай энэ төр ойрхон байдаг нэг хот руу явж таарчаас ахгүй машинаар. Тэгэл яг тэр үед гэсэн чинь нэг захирлын хүү байдаг. Тэр нь бас их сургуульд сурдаг оюутан. Тэгэл тэрний сургууль мургуулийн талаар яриад тэгсэн чинь яг тэр үед захирал надаас танаа нөхрийн чинь сургууль нэрээ яаж ин мааж ин гэж асууж таарсан хгүй. Тэгэл тэгэхээр маа нөхрийн сургууль нь аюу дайггүй байгаа юу сая шалгалтынхаа нөгөө сүүлийнхээ хичээлийн шалгалтынхаа хариуг сонсоод бүх юунуудтай хичээлүүдтэй тэнцсэн гэлтгсэн чи захирлууд бас аим баяр хүргэж мөргөл яг явж исэн хгүй тэр үед. Тэгэл дараа нь бас яг ингээл нөгөө нэг явсаар гал хідэн улирал үргэлжлээл тэгснээ та нөгөө нэг яг одоо тухайн мэрэгчлийнхээ үндсэн суур хичээлүүд гэж юм байгаа шүү дээ. Заавал үзэх ёстой, тэнцэх ёстой гэдэг юм тий. Яг одоо тэднийг бол заавал одоо хэдэн семестрийн дотор багтаагаад тэр хичээлүүдийг заавал үзсэн байх ёстой гэсэн суур хичээлүүд байгаа. Тэнгүүд яг тэр суур хичээлүүдээ бүгднгийн үзээд бүгдэнд нь тэнцээд ингэчингүүт чинь бас айгүй ингээд яг хоёр дахь төвшний бас айгүй танаар айгүй их тийм бахархах, баярлах мэдрэмж төрж исэн үе нь бас тийм байсан. Окей. Баярлалаа. Дахин баярлалаа. За тэгээд яг энийг ингээд дэлгэрэнгүй сонсё гэвэл бас та нар комент үлдээж болно шүү. Тэгэх юм бол бид хоёр яг энийг бас жоохон дэлгэрэнгүй бас дахиад нэг өөр подкаст болгоод дахиад оруулчих болно. Тэгээ ер нь бол бас яг одоо ингээд зүгээр яг ингээд нэг жоохон яриагаа бичиж мичээд ингээд сууж ахад яг подкаст нь бараг бичлэг хийснээсээ илүү бараг гоё юм шүү гэсэн мэдрэмж төрж ийн надаа. Тийм. Яа тэгэхээр ингээд нэг одлын бас ингээд хитрхи ингээл нөгөө нэг ингээл юм уншиж судлаал амар их бэлдээл тэгэл ингээл одоо жишээлх юм бол бичлэг хийлээл гээл эрэнгүүт чи ингээл одоо ямар хувц өмсгүү ч гэдэм үү те эсвэл одоо за ядахнаа нэг үсээ нэг жоохон янзлж хийчээ гэдэм үү те за нэг нүрээ нэг хайлт бодчих гэдэм үү тэгэл эсвэл одоо ингээ нөгөө гэр мэртэй бичлэг хийгээл ингэдэг ангууд чинь яг заримдаа гэрэл мэрэл муутаах юм бол нэмж нэг гэрэлтүүлэх шиг юм аахгүй ч юм уу. Яг бүр ингээл амар өндөр түвшинд бичлэгээ хийдэггүй байсан ч гэсэн тодорхой хэмжээнд тэр чинь нөгөө ингээд аягүй их цаг аваад идэг. Тэгсэн ирнэ яг тэр ярьж байгаа гол юм нь үнэхээр чанартай болж чадчихэв нүү хүмүүсийн сонирхлыг татаж чадчихэв нүү гэдэг бас аягүй. Гэтэ хоёуланд нь л яг хүмүүсийн сонирхлохоос илүү хүмүүст хэрэг болгочих юмсан л гэж өрн хийжсэн шүү дээ. Тэгсэн ч гэсэн бас ингээд бичлэгний өмнө те камерны өмнө суугаар яатчихв бас нэг тийм арай илүү бие барих тийм юм асуудал гардаг гэдэг юм шиг лээ тий. Тэгээд дээрээс нь яг ингээд подкаст хийвэл бол бас яг ярих гад байгаа юмдаа илүү анхаарлаа төвлөрүүлээд тэгээд дээрээс нь илүү чөлөөтэй байгаад илүү өөрийнхөө байгаад бас яг нөгөө нэг ингээд сонсож байгаа хүмүүстэйгээ бас арай дотн холбогдож чадах боломжтой ээж магадгүй л гэж санагдчихэв. Дотн холбогдно гэж шүү. Тий, тэгээд ер нь бол видео бичлэг гэдэг чинь нэг тиймэрхүү байсан. Гэхдээ яг бит хоёр завсар дундуур нь бас цаг зав гарвал бас хаяа нэг видео бичлэг сонирхуулж одоо сонирхуулах нь ч яг хийх хичээнэ.
Гэтэ ер нь бол цаашаа бол яг трендэл дагая гэж бодож байгаа. Подкастер. Тэ. Амар залхуу те. Худлаа. Залхуурч нацаагаараа тренд гэдэг шүү дээ. Тэ. Нэр гэхдээ яг үүндээ бас подкаст хийж байгаа хүмүүс ч гэсэн амар их цаг гаргадаг бохоо. Яг нөгөө ингээд амар өндөр түвшний яг одоо подкаст гэхээрээ л ер нь бол бичлэггүй гэсэн үг байсан шүү дээ. Тэг хүмүүс ч ингээд амар одоо үнэтэй тоног төхөөрөмжүүд аваад ч юм уу те гэрэлтүүлэг орчин бүрдүүлээл ингээд амар подкастыг маш өндөр түвшинд маш их ажил олгож цаг заваа гаргаж өстой жинхэнэ контент хэлбэрээр ингээд хийж байгаа хүмүүс бол асар их байгаа. Бит хоёрын хувьд болохоор тэрийг яг өөрсдийнхөө нэг жоохон ч гэсэн хуваалцчих юмсан туршлага хүмүүс хэлээд өгчих юмсан тэр талаар нэрээ жоохон мэдээлэл өгчих юмсан гэсэн зүйлсээ яг иймэрхүү подкаст хэлбэрээр хэлээд яриад хүрчихэж юм бас. Цаашдаа суралцах тэр залуучууд охид төвгүүдэд те жоохон ч гэсэн ойлголт өгөөд бас ингээд яг нэг дардан замаар явдгүй шүү те. Тэр дунд ч асар их тийм саад бэрхшээл байгаа. Тэгтээ тэр саад бэрхшээлдээ ерөөсөө шантарч бууж өгч болохгүй шүү те. Тэрийг өргөжлүүлээл ингээл даван тулаал явах ёстой. Адвал амьдрал гэдэг чинь угаасаа л ер нь тиймэрхүү юм баг тийм. Нэг уулны оройдор гардаг дараачин уул дахиад байжлаа шүү дээ тийм. Нэг уулыг даваал чигээрээ ингэ сайхан талаар давхчихгүй. Тэгэл ингээл алдаа оноотой ингээл явна. Тэгэхээр бит хоёрын хувьд бол анханасаа ч бичлэг ихтэй ч гэсэн ингээд өөрсдийн туршлагаасаа хүмүүст хүргэх юмсан туршлага биш юм аа гэхэд энд ийм байдаг юм байна шүү гэдгийг мэдээлэл болгоод тийм хүмүүст хүүхдэд өгчих юмсан гэж л ер нь хэлсэн. Тийм. Тэгээ одоо ингээд одоо иргэн ирэлт гэх үү. Тэгээд ямар ч байсан та нарыг үж бодож чинь тэгээд дураараа бол. Тэгээ ямар ч байсан хэрвээ ингээд подкаст хэлбэрээр хийхэд та нарт сонирхолтой байвал ямар ч байсан гоё комент үлдээгээрэй. Тийм. Тэгээд сонин комент шүү блоклно. Болока гэж явна. За тэр ч яах вэ? Нэргээвэлээ. Тэгээ дээрэс нь одоо яг нөгөө нэг бас яг одоо өөрсдийнхөө нэг жоохон ингээд нэг стори ноттайгаа холбоод тэгээ ингээд нэг өөрсдийнхөө нэг жоохон дурсамжуудтай нэг жоохон түүхүүдтэй өөрсдийнхөө нэг хоримтлуулсан нэг багахан ч гэсэн туршлагатай ингээд холиод ярихлээр бас хүмүүс нэрээ бас тэгвэл арай илүү дээр юм шиг биш үү гэдэг юм тий. Яг нэг одоо нөгөө хүн чинь ингээд амьдралтаа уусаа ингээд амар олон шийдвэрүүд гаргаж амьдарч байгаа шүү дээ. Ер нь бол одоо ганцхан шийдвэр гаргаад амьдрахын цааш ер нь бол зүгээр маш олон чухал шийдвэрүүдийг гаргаж байгаа. Яг тэднэрт нь нэг жоохон ч гэсэн тус олчих юмсан гэсэн үднээс л ер нь бол одоо эргээд нэг жоохон бичлэг хийх хэрэгтэй юу? Тий. Тэгээ цаашдаа бит хоёроор үргэлжлүүлэх үгүй юу гэдгийг та нар шийднэ. Сэдэрчтэй. Ер нь бол өөртөө шийдэн л дээ. Тэгээд эхний подкастаараа ингээд та нартай багхан ч гэсэн өөрсдийнхөө мэдээлэлээс үргэсэндээ бол баяртай байна. Тэгээд ямар ч байсан өрсөлдүүлж подкаст хийх үл сонирхол бол бит хоёрт байна. Тэгээд цаг заваа тааруулаад цаг зав нь ямар байх нь тэрнээсээ хамаарж байгаад бас октоосоо ингээд нэг тий алга болчихгүй хүн шиг нэг 4 жилдээ нэг гарч ирдэг ус төрчид чиг байхгүй тулд хичээх болно. За энэ подкастн дээр бол хоёлаа ерөнхийдөө нэг таны студиум буюу одоо бакалаврын чинь сургалт ерөнхийдөө яг ямар шүү байв гэсэн талаар нэг маш товчхон хэмжээний мэдээлэл хүргэжлээ шүү дээ. Тэгэхээр дараагийн подкастн дээрээ одоо яг таны одоо сургуулийнхаа хажуугаар ажил хийж болсон юм уу тий? Юу н яг ажил мэргэжлийн хувьд юу н ямар шүү байваа гэдэг дээрэс нь одоо хэцүү бэрхшээлтэй юм юу байв? Олдтой амжилттай юм нь юу байв гэдэг талаас ярил бас айгүй сонирхолтой авах гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Тий яг байж болно. Тий яг хүмүүсээс юу гэж бодож чинь комент төлдөж болно. Тэгээ яг миний санаа бол сая л ингээд айгүй товчхон ярьсан. Дараа хэрвээ сонирхчээвэл бүр сонирхчээвэл жоохон дэлгэрүүлээд тусад нь яг энэ сэдвэрээ ингээд нэг бүтэн бичлэг болгоод подкаст болгоод оруулж болж байна. Тэрний тэгээ эсвэл одоо хонгорогийн хэлдэг шиг яг
завсар дундуур нь ямар ажил хийсэн тэр талаараа ярьсан бас подкаст хийж болж байна. За ингээд бит хоёрын гинтийн байдлаар хийсэн подкаст ингээд энэ төрөө дуусчин. Тэгээд дараачтай бас үргэлжлүүлээд хийх сонирхол байна. Тэгээд дараагийн подкаст хүртлээ түр баяртай.